Хэрэв энэ бичлэг 2000 лайк цуглуулвал бид дараагийн ангийг шууд оруулах болно. Хэрэв та манай сувгийг дэмжихийг хүсвэл доор харагдах данс руу хандивхийж биднийг дэмжээрэй. Одоо бичлэгтээ орцгоё. Бөгөөд өөр өөр болохоор бодоод ч нэмэргүй. Өнөөдрийн шалгалт дээд түвшний аврагч болоход нь нөлөөлөх учраас өндөр оноо авах нь чухал. Жиний 115 мянган оноог сансан манай хүү хүн төрөлхтний шилдэгийг давхаар зориг тавьжээ. Оролцогчид сорилтын талбарт нэвтэрснээр шалгалт эхэлнэ. Эхний хэдэн мангас бол хогл гэсэн үг. Тиймээс Тима мөсний ур чадвараа ашиглан тэднийг хурдан дуусгаад дараагийн хүнд түвшин рүү шилжив. Кейн л ганцаараа түүний хөдөлгөөн бүрийг шимтэн харж байна. Одоо ч гэсэн тэр хүүг ганцхан секундэд сүргийн ногтыг хөөс тэмтэрхийг харж сууна. Хаатанд тэр яг үүгээрээ таалагддаг. Гэвч Фуживара дараагийн 8 дугаар төвшний мангас Тинмад чамгүй хүндрэл учруулна гэж гарцаагүй бодож байгаа. Тэр төвшөнд хинж байсан зүдэрхэн тодорхойч меню эдгээр хүмүүсийг өөрийн шав дээр анхаарлаа хандуулахыг хүссэнгүй. Тиймээс яриаг өөр тийш нь эргүүлж бусад сурагчдын талаар асуув. Тэд бүгд сайн байгаа. Тэнмад ганц өрсөлдөө үзүүлж байгаа хүн бол хануу өөрөө юм. Тэнмагийн тулааны хувьд гэвэл манай хүн үргэлж хийдэг шиг галыг биеэрээ хааж ямар ч шалбархаагүй гарч ирэв. Тэр амьтныг ганцхан цавчиж 5 секундэд устган 500 оноо авлаа. Хийн түүнийг яагаад мангасыг шууд алчхаагүй гайхаж байхад Тэнма хамгаалалтын үзүүлэлтээ сайжруулахад анхаарч байсан тул цохилт бүрийг биеэрээ хааж байв. Дараагийн саад бол цахилгаан хэрс. Энэ бол 1000 онооны үнэтэй илүү хэцүү мангас. Ганцхан цохилт авахт л чи шууд мдээгүй болно. Ийм амтныг ялахын тулд зогсолтгүй хурд хэрэгтэй ч Тэнма түүн рүү тайван алхаж бүр эврийг нь сонирхож буйгаа илэрхийлв. Хэрс түүнийг мөргөж шидсэн ч энэ залууд юу ч мэдрэгцэнгүй. Тэр үзэгчдэд үзүүлбэрээ үзүүлсээр л байна. Тэр цохилтыг тэсний ачаар түүний хувийн үзүүлэлт дахин нэмэгдэв. Одоо тулааныг дуусгах цаг болсон тул Тэнма ургаш тэмүүлж шууд дайран 7 секундэд тэр амтныг алжээ. Фуживара дараагийн мангасыг өмнөхөөсөө ч илүү аимшигтай, утгагүй их довтлогоо хамгаалалттай хэмээн хүлээлт үүсгэв. Энэ амьтан урдчилсан шатны хамгийн догшин гамшигын араатнуудын нэгт тооцогддог. Энэ бол хар дарсан зүудний зэрэглэлийн там тамын аврах бит юм. Гэвч Тэнма түүнийг нэвт цоологч бөмбөгөөрөө ганцхан цохиж алсныхаа дараа хээвнэг поз авахад тэр бүх магтаал юу ч биш болов. Тэр тоглоомороо тоглож дууссан тул шалгагчдаас дараагийн хар дарсан зүудний зэрэглэлийн мангасыг явуулахыг шаардав. Сая Хисаги өөрийн хүчийг ашиглан мангасны амийг шууд нэвт цоолж үлдсэн 2 мангасыг устгаад эцэст нь энгийн зэрэглэл рүү дэвшгээр төлөвлөж байна. Тэр өөрийгөө бэлдэж байхдаа анхан шатыг давхад ойрхон байгааг систем нь мэдэгдэв. Өөр нэг газар Гаку өөрийгөө хамгийн түрүүнд энгийн зэрэглэлд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ханхануу дараагийн төвшин рүү шилжихээс өмнө мангаа нөхөхөөр шийдэж байх хооронд гинет системээр мэдэгдэл цацагдав. Хар дарсан зүудний зэрэглэлийг 21-р байранд жагссан хүн дээд амжилт тогтоонд авчээ. Энэ мэдээ тэднийг бүгдийг нь цочров. Сая юу? Үүнийг хийсэн хүн гарцаагүй. Тэнма мөн гэдэгт шууд итгэлтэй болов. Нөгөө талд түүнийг 15 дугаар төвшний там тамын аврах биетийг шууд алж чадсныг мэдээд тэр дөрөв бүрэн гайхшрал давтжээ. Түүнийг үнэхээр хэр хол явж чадахыг харахыг хүссэн тул тэд сорилтын хүндрэлийг нэмэхээр шийдэв. Манайхуу үзүүлэлтэд шалгаж байхдаа урам нь хугарав. Тэр юр бусын зүйл хүлээж байсан ч ердөө хитгэн нэмэлт оноо л авсан байв. Сэтгэл дундуур байсан тэрээр мангасуудын нэгийг устгахаар шийджээ. Ердөө ганцхан довтлогоогоор тэр түүнийг нэвт цоолов. Тэр бөмбөлгөө ашиглан мангасыг дороол нам унгав. Өнөөх бөмбөлг нь яг юу болох? Ер нь хязгаар гэж би эсхийг тэд дахиад л гайхан хоцров. Тэрхүү хүч нь бараг бүхэлдээ асар их чадлаар дүүрэн боловч үүний зэрэгцээ маш том сул талтайг хэн анзаарна. Энэ хооронд манай залуу өмнө нь хизээж тулгарч байгаагүй тийм хурдан мангастай нүүр тулав. Тамийн аваргууд нүсэр биетэй учраас хүмүүс тэднийг удаан гэж андуурдагч үнэндээ бол маш хурдан байдгийг хэн тайлбарллаа. Мөн тэдний төрөл зүйлд ямар ч манаа байдаггүй учраас хариуд нь бусад чадвар нь тултал өссөн байдгийг тэр нэмж хэлв. Манай залуугийн шидсэн цохилт бүрийг өнөөх мангас дарахын аргагүй хурдаараа зүгээр л бултаад өнгөрнө. Яг энэ үед л тэр өмнө нь анзаарсан сул талаа ухаарав. Хараал идсэн хар бөмбөлгүүд нь аимшигтай хөнөөлтөөч гэлээ нисэх хурдан дээд зэрэглэлийн мангасуудынхаас удаан байжээ.
Гэсэн ч Тэнма байлдааны тактикийг сайн эзэмшсэн бөгөөд Тамийн аваргын архирах зуршлыг ашиглан довтолгооныхоо боломжийг гаргаж ирж байгааг тэр ажиглав. Гэхдээ манай залуу хар бөмбөлгийнхөө хурдыг нэмж чадахгүй бол үүнээс цааш ахиж чадахгүй гэж тэр дүгнэв. Нөгөө талд тулаан сунжрах тусам манай залуу зүдэрч эхэллээ. Мангас дунд зайн давталгооноос хялбархан болтохыг харсан Фуживара сэтгэл зовж эхэлнэ. Хэрэв манай залуу ямар ч арга мэхгүйгээр зөвхөн хар бөмбөлөгтөө найдсаар байвал үүнээс өөр чадваргүй гэсэн үг хэмээн тэр бодно. Тэднийг гайхшруулж Тима гинэт инээмсэглэж эхлэв. Тэр мангасын араас хөөцөлтгийн оронд хөдөлгөөнийг нь урдчлан тааж төрүүлж цохих аргаа олжээ. Тэд бие бие рүүгээ дайрав. Мангас нүсэр том нударгай далайж манай залуу хүчтэй цохиход тэр чигтээ дивжээ цуураад явчихлаа. Тэр даруй цахилгаан хэрсийн дайралт тоглоом биш гэдгийг мэдэх ажилтнууд аврах багийг дуудаж эхлэв. Гэвч тун удалгүй цохилт түүнд огт тусаагүйг бүгд ухаарлаа. Мангас байндаа хүрч чадаагүйдээ гайхан эргэн тойрноо харна. Манай залуу мангасын ардаас хар бөмбөлгөөрөө цохиж нүрийг нь тас үлээв. Тулаан ердөө 12 секундын дотор дууслаа. Тэнма авраг мангасыг ийм амархан ялсанд аага итгэж чадахгүй байв. Изүми Фуживара хоёр түүн рүү эргэж хараад түүнийг ямар их зовсон байгааг анзаарна. Үнэхээр ховорхон дүр зураг. Тэр зүгээр л бүгдийн аюулгүй байдлын төлөө залбирч байсан бөгөөд өөр хэн нэгэн байсан ч адилхан тэхэх байсан гэж яран үгүйсгэв. Түүний хитрхи олон үгтэй тайлбар нь тэдэнд түүнийг сүүлийн үед хачин задгаа зантай болсон гэж бодоход хүргэнэ. Өвгөн Тэнма яагаад шууд тулалдахгүй бултан зүгтаад байсныг хээнээс асуув. Гол дүрийн залуугийн хурд нь үнэндээ Тамийн аваргынхтай дүүцхүүц гэдгийг хээний тайлбарллаа. Биеэр нь цахилгаан гүйж эхэлмэгц түүний хурд эрс нэмэгддэг бөгөөд тэрхүү ур чадвар нь идэвхжсэн үед Тамийн авраг түүнийг хизээж онож чадахгүй. Баярлсан өвгөн гол дүрийн залууг үнэхээр нэгдүгээр байранд орох гавьяатай гэж тунхаглав. Гэвч манай залуу зогсох бодлого байлаа. Түүний зорилго бол хамгийн хүчтэй хүн болох Жин тайваг гүйцэж төрүүлэх бөгөөд одоо амарх нь зөвхөн ухралт болно гэдгийг мэдэж байв. Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр Тамийн мангасуудтай ар араас нь үргэлжлүүлэн тулалцсаар байв. Өвгөн өөрөө ч ганцхан оролдлогоор дөрөвдүгээр шатанд хүрч байснаа дурсав. Хэн түүнийг зөвхөн тэр хүртэл явсан бөгөөд үүнээс цааш хитрээгүй гэдгийг сануулв. Тэгсэн ч тэд хейтэн өөрөө 3 дугаар шатан дээрээ гацсныг хүлээн зөвшөөрөв. Ийм бодол тээсээр тэд манай залуугийн цовшгүй тулааныг үргэлжлүүлэн харав. Тэгээд Тинма 2 дахь мангасыг унгах төлөвлөгөө зохиож түүний төлөвлөгөөч яг таг бүтлээ. Харин 3 дахь дээр нь тэр огт өөр тактик хэрэглэв. Мангаст өөрийгөө дуртаяа идүүлчихэд дотроос нь тас татаад гараад ирлээ шүү дээ. Манай баатар Тамийн аврагуудыг ердөө 13 секундэд арчиж орхив. Нэгдүгээр шатанд зөндөө олон оролцогчийг устгасан тэр ур чадварыг нүдээр үзсэн Фуживара бүр мэл гайхаж хоцорлоо. Баатрийн манаа бүрэн дууссан ч гамшигын араатнууд гарч ирсээр байх тул түүний манаа мэдрэх итгэхгүй туслах чадвар савыг нь буцаагаад дүүргээд өгнө. Яг энэ үед хар дарсан зүуд зэрэглэлийн 4-р үе эхэлж 4 Тамийн авраг манай баатрийн өмнө тулж ирлээ. Итгэхгүй ур чадварынхаа ачаар түүний манаа 40% сэргэв. Хэрэв манай гол дүр 4-р үеийг давж чадвал хээний залуугийн амжилтыг давна. Гинтвагаас өөр хэн ч үүнийг давж чадаагүй тул хэн манай баатрын хязгаарыг харахыг бүр ч их сонирхож байлаа. Түүний нэвт цоологч бөмбөг ур чадварын нисэх хурд нэмэгдэх тутамд баай онох магадлал нь ч бас өснө. Тэгэхээр Тим хурдаа дахиад хитгэн нэмчихвэл дайсандаа ойртохгүйгээр хялбархан цохиж чадна гэсэн үг. Гэвч манаа нь хязгаартай тул Тим цохилт бүрээ байнд нь тусгах хэрэгтэй байв. Гинэт Тамийн аврах зүг бүрээс гинт шидэж манай баатрыг хөдөлгөөнгөө хүлж орхив. Авраг нударгаараа газар цохиж манай баатрыг атгаад авлаа. Хүчиж тулах юу ч байхгүйг баатар маань ухаарав. Дээрээс нь гай газар дороос гихчээр аврах түүний биеийн ясыг өөрүүлэн бутлаад газар руу шидчихв. Манай баатрыг шархтаж цусандаа хутгалдан хэвтхийг харсан Фуживара хээнийг туслуулахаар яаруулна. Хэй манай баатрын хүч ингээд хязгаартаа тулчих уу гэж гайхан түүнээс өөрийнхөө залуу насыг олж харав. Тэр тэмцэгчдэд туслахаар яаран очтол араас нь Изүми түүнийг зогсоож Тэнмад тэмцэх тэнхээ үлдсэн гэж хэлв. Одоо Тэнмагийн тулалдах чадварыг ярих цаг биш. Хэрэв аврахгүй бол тэр үхэн гэж бүгд Изүмитэй маргахыг оролдоно. Гэвч Изүми манай баатарт нууц хүзэр байгаа гэдэгт итгэлтэй бат зогсов.
Изүмиг яаж мэдсэнийг Фуживара гайхтал тэрээр манай баатрын нүднээс үхлийг хүлээн зөвшөөрсөн хүний харц олж хараагүй гэдгээ тайлбарлав. Манай гол дүр тамийн аврагын өмнө босож зогсоод ийм их зүйл хийчгээд тулааны талбарт өгөхийг хүссэнгүй. Раги Киношидатай тулалдаж байх үед Мимэс ус ур чадвараа идэвхжүүлсэн ч манай баатар дүн шинжилгээг дуусгахаас яг өмнө зогсоочсон байсан юм. Энэ бүхэн яг ийм үчийн төлөө байж шүү дээ. Баатар маань дүн шинжилгээгээ үргэлжлүүлж тэр нь ч дороод усав. Гэнэт тэмцэгчийн цэнхэр Лянхуаг хараад гаяа баярлан хөрлөв. Ийм байдалтай байхад Лянхуа ямар хэрэгтэйг Фуживараа гайхаж гаяад юу тохиолдоод байгааг хэн гайхна. Үүний идэвхтэй нөлөө нь В зэрэглэлийн эсвэл түүнээс доош аянган довтлогоог биедээ шингээсэн аягны энергийг чөлөөлөхдөө шаламгай байдлыг 100%-аар нэмэгдүүлдэг байна. Энэ ур чадвараар манай баатар эрүүл мэндэ бүрэн сэргээж тоглохоо болов. Тэгэж амар нүдүлчгээд тусгай эмчээс ч хурдан хугацаанд гинэт зүгээр болчихсон манай гол дүрийг хараад Фуживара мэл гайхав. Энэ тэмцэгчийг ийм олон ур чадвартай гэдэгт тэр итгэж чадахгүй байлаа. Тэм Матамийн аваргуудыг нүд ирмхийн зуур нэвт зохиж 4-р үеийг 31 секундэд дуусгав. Манай баатар одоо хідэн ч аварга ирсэн ялагдахгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй зогсно. Яг тэр үед нэг аварга дээрээс нь довтлоход тэр шууд харваж 1 секундэд л алж орхив. Аваргуудыг үргэлжлүүлэн устгах тусам манай баатрын нисэх хурд 2700%-аар нэмэгдэж байлаа. Тэр 5 дугаар шатыг 1 минут хүрэхгүй хугацаанд дараа нь 6 дугаар шатыг ердөө 1 минут хагасдал давчихлаа. Тэм ба там орон нутгийн аваргуудыг ямар ч хүчин чармаалтгүйгээр хядаж бүх шатыг ялалзуулж байхыг харсан үзэгчдийн ирүүн газар унах шахна. Тэгээд ер нь жинхэнэ мангас нь тэм ба юу эсвэл нөгөө там орон нутгийн аваргууд уу гэдгийг ч ялгахаа байв. Манай баатар дахиад там орон нутгийн аваргууд гарч ирэхийг хүлээн суусан ч нэгэн ч цохиусангүй. Пүживара шокносоо гарч амжилгүй микрофоноо цохин байж Тэнмад нөөцөнд байсан хамаг там орон нутгийн аваргуудыг нь бүгдийг нь арччихлаа гэж хэлв. Манай баатар хүндрэлийн хязгаар гэж байдгийг мдээгүй болохоор бүх там орон нутгийн аваргуудыг бүгдийг нь нухчихсандаа өөрөө ч гайхна. Тулааны үеэр хэдийг устгаснаа тоолж чадаагүй тэрээр хэдэн мангас алснаа гайхна. Манай гол дүр төвшин ахих боломжгүй тул устгасан гамшигын мангасуудын туршлага оноо оронд нь карма чулуу болон ундаг аж. Фуживара туршилтын талбайд карма чулуу байхыг хараад мэл гайхах бөгөөд цэнхэр өнгөтэйг нь харангуйтаа наад зах нь 10,000 туршлагын оноо агуулж байгааг шууд танив. Изүми манай баатар туршлагын оноо шингээж чаддгүй. Тиймээс түүний туршлагын оноо нь карма чулуу болон хувирдаг гэж тайлбарлав. Яг тэр мөчид манай баатар хаалгаар гарч ирэхэд Фуживара түүний чадвахыг магтан өгтөн авлаа. Тэрээр Тэмэг хамт явахыг урьж сайн багш олж өгөхөө амлав. Манай баатар аль хэдийн багштай тул энэ саналыг нь соёлтойгоор татгалзав. Фуживара түүнийг ятгахыг оролдон хинч мэдэхгүй багш түүн шиг авьяаслаг нөмрөгчийг удирдах чадахгүй. Зөвхөн танил тал нөөц бололцоотой хүн л түүнд тус болж чадна гэж зүтгэнэ. Хатны өвгөнд хандан залуу авьяасныг шалхаа болохыг тэгхгүй бол зүгээр л дургуг нь хүргэнэ гэж хэлв. Өвгөн хатныг манай баатрыг ятгуулахаар оролдоно. Учир нь тэд түүний авьяасыг зүгээр нэг өргөдүүлж болохгүй шүү дээ. Тийм биз? Тэгтэл манай баатар хээнд талархаж, хээн шавдаа туслахад дургуцах зүйлгүй гэж хэлэхэд өвгөний царай бүр ангаагаад хоцров. Тэр залуу авьяастан түүний шав байсанд Фуживара мэл гайхав. Тэр одоо л Тэнмагийн авьяасыг бүрэн ойлгов. Изүми шавья ямар нэгэн бэртэл авсан эсхийг шалгасан ч 7 дугаар шатанд тулалдахаар улаарч байхыг нь хараад ямар ч бэртэлгүйг нь мэдэв. Манай баатар багштай бэртээгүй. Гэхдээ манаа дуусаж стиманд шавхагдсан харин түр амраад сэргчгэн гэж хэлв. Фуживара одоо л залуу авьяасны ур чадварыг бүрэн ухаарав. Изүмигийн бусад шавнарч мөн 2 дугаар шатанд байсан бүх гамшигын мангасуудыг арчиж хаяжээ. Манай баатар тайваач бас 6 дугаар шатанд хүрсэн үү гэж асуухад өвгөн тэр үед дээд тал нь ердөө 4 дугаар шат л байсан гэж тайлбарлав. Тэр нь хангалтгүй байсан тул энэ удаад 8 болгож нэмээд 6 дугаар шат хүртэл өргөтгсөн байжээ. Үүний дараа Изүми шавья дагуулan бусад оролцогчид 2 дугаар шат руу орохыг харахаар явна. Энэ хооронд Ремо хүнд хичээлээ дуусгаад хэтэрхий ядарч хар дарсан зүүдний ангийг давах боломжгүй гэж үзээд бууж өгөв. Сая аль хэдийн хамаг хүчээ шавхан асар том усан бөмбөлөг дотор мангасуудыг бүтэлтүүлж амжижээ. Түүний манаа бараг дууссан тул дараагийн төвшнийг давах боломжгүй гэж үзээд мөн л бууж өгөв. Манай баатар тэднээс илүү зүйл хүлээж байсан болохоор аль хэдийн гараад ирсэнд гайхна.
Фуживара ихэнх оролцогчид энгийн ангийг ч давж чаддгүйг хүлд сануулв. Тэгээд тэд цахилгаан хэрсийг ямар хурдан ясныг харахад шилдэг аравт багтана гэдэгт итгэлтэй байна. Гэвч нөгөө хоёр тулаанч бууж өгсөн ч гарч ирсэнгүй. Учир нь хүнд бэртээгүй бол туршилтын талбайг орхихыг зөвшөөрдөггүй аж. Нөгөө талд бусад оролцогчид хар дарсан зүүдний ангид хурч ирэв. Хаатан Гакуг өөрийн ховор олдврын тусламжтайгаар ядаж нэг там орон нутгийн аврагыг буулгаж авч чадна гэдэгт итгэлтэй байлаа. Харин Шиками хэрэглэгч болох Шион Акагамигийн хувьд ийм хол явсан нь түүний тулаанд хэр үнэнч байсныг харуулж байна. Шион аврах том мангас болон хувирч аврах биет рүү хүчтэй цохилт өгнө. Манай баатар Шиками ийм зүйл хийж татаад гайхна. Одоо манай баатар Шикамигийн тулааныг сонирхон харж байтал Шион Акагами хоёр там орон нутгийн аврах руу хүчтэй давтална. Нэг там орон нутгийн аврах түүнийг цохиж унагсан ч тэрээр бууж өглгүй босч ирээд дахин дайрлаа. Хаатан түүнийг үнэхээр дайчин охин байна гэж магтав. Изүми манай баатар Шион Акагамигийн хүч чадал нь түүний сэтгэлийн тэнхээнд байдаг гэж тайлбарлав. Манай баатар түүний тулалдахыг хараад үнэхээр биширч байлаа. Өөр өөр хэлбэрт хувирч чаддаг бөгөөд Аагагийн хаш эрхээхээч бас тэгж чадах эсхийг гайхна. Гэвч Аага өөрөө тийм зүйл хийж чадахгүй бөгөөд хувирлыг анхудаага харж байгаагаа хэлв. Шикаминууд олон янз байдаг бөгөөд тэдний чадвар нь нууцлаг тул хэрэв Шикамитай тааралдвал болгоомжтой байхыг манай баатарт зөвлөнө. Манай баатар Шикигаминууд ямар хүчтэйг одоо л ухаарч чайралцаас хулгайлсан хар нохоод үүнээс хойш бүх туршлагын онооны уналтыг өгөхөөр шийдэв. Саа Ирэм хоёр аль хэдийн гарчгсан тул Тэмма тэнд үлдэх ямар ч утгагүй гэж үзээд явхаар шийднэ. Яг тэр үед Ибра түүний анхаарлыг татах бөгөөд тэрээр хоёрыг дуулахыг нь хараад мэл гайхна. Луугийн баатарлаг тоноглол бол Иберэгийн аваас түүнд үлдээсэн хамгийн хүчтэй олдвор юм. Олдвор нь өөрийн гэсэн хүсэл зоригтой бөгөөд эзнээ өөрөө сонгодог. Ибер хоёгийг олж авахын тулд там шиг хэцүүг туулсан бөгөөд үүнийг өмсснөөр түүний үзүүлэлтүүд минут тутамд нэмэгддэг. Гэвч хэрэв тэр үүнийг 15 минутаас илүү хугацаагаар өмсвөл торгуул хүлээх тул үүнээс өмнө дуусгах ёстой. Там орны авраг биетүүдтэй тулгарх үедээ тэрээр хар дарсан зүуд зэрэглэлийг давсан тухай зарлал Теммагийнх байсныг мэднэ. Тэрээр найзынхаа хөлийг гоцолцуулахгүй тулд чадхаараа хичээдэг. Учир нь тэр хоёр хамтдаа хоёр дахин хүчтэй. Ибра авраг биет рүү өсрөн орж хуйгийг нь цөм цогсноор хоёрдугаар шат өндөрлөнө. Хамгийн өндөр оноо авсан шилдэг 10 нь л үндэсний тэмцээний гол арга хэмжээнд дэвшин гэдгийг Фуживара зарлав. Эхний хоёр байр тусгай шагналт хүртэнэ. Хан хугаас өөр хинч өөрөөс нь илүү оноо авч чадахгүй бөгөөд тэрхүү тусгай шагналыг авна гэдэгтээ Гаку итгэлтэй байна. Фуживара шилдэг 10-ыг зарлаж эхлэхэд тэргүүлэгчдийн самбарыг харсан хүмбэр алмайрна. Манай баатар 100 мянга гаруй оноо авсныг хараад бүгд гайхаж хоцорно. Учир нь Гинкева хүртэл дөнгөж 60 мянган оноо авсан байв. Ийм оноотойгоор тэр улсад хялбархан нэгдүгээр байр эзэлж чадна гэдгийг тэд мэдэж байлаа. Там орны авраг биет бүрийг алхад ердөө 5 мянган оноо өгдөг тул ийм утгагүй өндөр оноо авахын тулд манай баатар хэдийг алсныг Римү гайхна. Гэвч ган өөрийгөө 3 дугаар байранд орсонд мөн хизээч сонсож байгаагүй нэгэн залуу ийм их оноо авсанд итгэж чадахгүй байв. Сая өөрийн хүч болон Тэнмагийн хоорондох зөрүүг хараад сэтгэлээр унах бөгөөд өөрийгөө байлдааны ажилд тохирохгүй мэт мэдрэнэ. Мужийн урьдчилсан шат дуусаж Тэнма 65 мянган онооны давуулалтайгаар үндэсний чансааг тэргүүлж байгааг Фуживара зарлав. Ибра аавынхаа царайг харж чадахгүй ч түүнийг баярлаж байгааг мэдэж байлаа. Тэрээр найзыгаа нэгдүгээр байр эзэлсэнд баяр хүргэгч Дабл Ван гэдэг нэрийг гутаагаагүй те өөрөөрөө бахархна. Аврагчдын холбооны 21-р үндэсний тэмцээний урьдчилсан шат өндөрлөж манай баатар ширүүн тулааны дараа найзыгаа өргөн гарна. Үүний зэрэгцээ өмнөд ТV-ийн 1-р дүүрэгт нэгэн тулаанч хин нэгэн хөгшин эрийн бясалгал хийхийг харах гэж ийм эрт гарч ирсэндээ бухимдаж байв. Найз нь түүнд болгоомжтой байхыг сануулах бөгөөд учир нь түүний урд байгаа хөгшин бол ирээдүг зөгнөж чаддаг өмнөд ТV-ийн командлагч юм. Гэвч тулаанч яагаад дараалсан хамгаалтууд тавигдсны дараа л тэдэнд үргэлж мэдэгддэг юм бэ гэж гайхна. Учир нь хэрэв баргар ирээдүйг зөгнөж чаддаг бол чулуун хөшөөнүүд хаана унахыг урьдчилж хэлэх боломжтой байх ёстой. Баргар ирээдүйн зөвхөн багахан цаг хугацааг л зөгнөж чаддаг. Гэвч түүнийг Изүми шиг хүн төрлөختний хүнд жингийнхний хажууд зогсдог шалтгаан нь түүний зөгнөл 100% үнэн байдагт оршино. Гэнэт баргар сандран унав.
Дагалдагчид нь түүнийг босгоход тэрээр хойд зүг аюулд орлоо гэж хашгирав. Асар том гамшигын мангас удахгүй хойд төв рүү довтлох гэж байгаа бөгөөд тэдний дунд 100 дугаар төвшнөөс давсан гамшигын мангас байна. Меню шиг хүмүүс түүний зүн зөвнөлийг 100% үнэн гэдэгт итгэдэг. Гэтэл гинтхэм баргар сандран унлаа. Дагалдагчид нь түүнийг түшин босгоход тэрээр хойд зүг аюулд ороод байгааг хашгиран хэлв. Удгүй хойд твийг асар том гамшигын мангас дайрах гэж байгаа бөгөөд тэдний дунд 100-аас дээш төвшний мангасч байгааг нь. Энэ үеэр Темагийн үзүүлэлт эцэст нь 1500 оноод авжээ. Ер нь төвшин ахих бүрт 50 орчим оноо нэмэгддэг тул 1500 гэдэг нь манай Баатар ердийн нөмрөгчийн хуваар 30 орчим төвшөнд хүрчээ. Итгэхгүй ур чадварынхаа ачаар хурд хамгаалалт нь хязгааргүй өсөх бөгөөд Монсенсийн идэвхгүй чадвараар манаанч хязгааргүй нөхөгдөнө. Харин ганцхан довтолгооны хүчээл нэмэх арга олдохгүй байгаа тул яах вэ гэж толгойгоо гашилгана. Яг энэ үед найзууд нь түүнийг хоолнд дуудаж тэрээр үүнийг төр хойшлуулан довтолгооны хүчээ нэмэх ур чадварыг дараа нь олж авахар шийджээ. Ингээд хоолны ширээний ард манай Баатар Ибериаг байхгүй байгааг анзаарна. Ага түүнд саяхан түүнийг имчилж шархан идэгсэн ч туйлдаж ятарсан тул унтсаар байгааг хэлв. Рему Сая хоёрын ч барж идэшгүй хар дарсан зүүд зэрэглэлийн даалгаврыг Иберия ганцаараа давсанд Рему гайхаж байлаа. Гэнэт Сая ард нь ямар нэгэн зүйл хараад зочив. Тэр Ремуд ардаа харахыг хэлэхэд нэгэн өндөр хүн Ремогч бас айлгаж орхив. Иберия хоол руу өсрөн унаж ухаан жолоогүй идэж эхэллээ. Рему түүнийг өөрийг нь айлгаж бусдын ширээнээс хоол булааж идлээ гэж зэмлэв. Иберия тавга тавихад Рему түүнийг зодтолтгоно гэж бодсон ч тэр зүгээр л амттай хоол идсэндээ гүнзгий амьсгаа авсан төдий байв. Ремуг хоол хийсэн гэдгийг мэдээд Иберия түүнийг нөмрөгч байхаа болж харин ч илүү чадварлаг тогооч болохыг зөвлөв. Яг энэ үед Ага тэдний хоолыг тасалж аврагчид юунаас хамгийн их айдаг вэ гэж асуув. Рему юунаас айдаг тухайгаа хэсэг бодов. Түүний мөрөөдөл бол аврагч болж, их мөнгө хуримтлуулан дэлхийг тойрон аялж, тансаг хоол идэх явдал юм. Тиймээс түүний айдас бол өтлөх гин. Хэрэг өтөлчхүүл дэлхийг тойрон аялах тэнхээгүй болж, амтлах мэдрэмж нь муудаж, хоолны амтыг ч ялгаж чадахгүй болох вэ гэж тэр санаа зовдөг аж. Сая эмчийн гэр бүлд төрсөн тул эмнэлэг төсжээ. Багасаа л элдв янзын өвчнөөр шаналж буй олон хүнийг харсан байна. Энэ нь түүнд маш том гэмтэл болж хин нэгэн ердийн ханиад хүрэхэд ч айж сандрахад хүрэгдэг байв. Өнгөрсөн өдөр өөрийг нь найтайхад Сая яагаад зогтсныг манай Баатар одоо л ойлгов. Меню тэдэнд нөмрөгчийн амьдрал жирийн хүнийхээс 2 дахин урт. Бас өвдөх нь ховор тул айцаа мартаж болно гэв. Гэвч Ибериагийн айц нь урьдчилсан шатанд тэнцэхгүй байх явдал байжээ. Харин одоо тэнцчихсэн тул тэн матай мөр зэрэгцэн тулалдаж чадахгүй байх вэ гэхээс айж байна. Өөрийн айцаа намжсны дараа тэр тэнмаг айцаа хэлхийг шавдуулав. Найзыгаа юунаас ч айдаггүй гэж бүгд бодож байлаа. Манай Баатар эцэг эхээ нас барсны дараа амьд үлдэх гэж хэрхэн төгшөж байснаа хуваалцав. Түүний биеийг арчаагүй байдал хилэнц, уй гашуу зэрэг мэдрэмжүүд эзэмсэн байхад Сая Рему хоёр түүний өмнө гарч иржээ. Түүнийг уйлж суухад тэд дөхөж очоод доошоо харахын оронд үзэгсэлэнт тэнгэр өөд харахыг сануулсан байна. Хэрэг өвдвөл эмнэлэгт хүргэж бүх зовлонгийг мартагнуулах хоол өгнө гэж тэд санал болгожээ. Найзуудынхан дулаан сэтгэл түүнийг гутранг ертөнцөөс гаргасан бөгөөд үүний дараа тэр багш Гая болон Иберия нартай уулзсан байна. Энэ нь түүнд гэр бүлтэй болсон мэт сэтгэгдэл төрүүлжээ. Манай Баатар ийм амар амгалан мэдрээгүй, удваагүй бөгөөд энэ мөч өөрд үргэлжлээсэ гэж хүсэж байгаагаа хэлв. Гэвч тэр бүхнээс илүүтэйгээр ганцаараа амьдрахаас айдаг байжээ. Ага манай Баатрыг өмнөх хүйтэн уур амьсгалаас тис өөр ийм зөөлөн тайван байхыг хараад сэтгэл нь хөдлөв. Иберия гинэгт өсрөн очиж түүнийг тэврээд хизээч орхихгүй гэж амлав. Меню тэднээс жинхэнэ аюултай тулгарх үед сонгосон замдаа харамсах магадлал байгаа эсхийг шалгахын тулд энэ асуултыг асууснаа хэлв. Учир нь аврагч хизээч харамсах ёсгүй ажээ. Тэрээр харамсах зүйлгүй өхөл бол аврагч бүрийн туйлын зорилго гэдгийг хүн бүрт сануулв. Ингээд тэр хүн бүрийг амарцгаа гэж хэлв. Учир нь Кисарагийн 22 маргааш нь хойд дүүрэг рүү буцах ёстой болдог. Маргааш өглөө нь бүгд баяртай гэж салах ёс хийн. Иберия Римуд дараа дахин гэрийн хоол хийж өгөхийг амжилан захина.
Түүнийг уйлахыг харсан манай гол баатар хизээдээ Римотой ийм дотн болчихсон юм бол гэж гайхна. Баатар маань саяагаас нэг зүйл асуух ёстой байснаа санаж гол тэмцээн дээр асуухаар шийдэв. Гэтэл гинэт Гая тэдэн рүү сандран гүйж ирээд өмнөд твийн маш нууц мэдээг дуулгана. Тэрээр Изүмид энэ мэдээллийн нууцлалын зэрэг маш өндөр бөгөөд зөвхөн 50 эсвэл түүнээс дээш төвшний аврагчид болон твийн командлагчдад л мэдэгдэх ёстой гэв. Миний гол баатар болон түүний найзад итгэж байгаа тул Гаяд мэдээг шууд хэлхийг тушаана. Гая Изүмид баргар өвгний зөвнөлийг дуулгаж ирэх 3 хоногийн дотор хойд твд гамшигын мангасуудын асар том дайралт болно гэдгийг хэлэв. Тэнма энэ зөгнөл хэр найдвартай юм бол гэж эргэлзэхэд найз нь түүнд баргар бол 5 төв даяар алдартай зүнч бөгөөд түүний зөгнөл яг л биелэх нь тодорхой ирээдүй гэсэн үг гэж хэлнэ. Гая Изүмиг хойд твийг хурдан орхихыг шаардуулна. Изүми гамшигын мангасууд ийм том дайралт хийж байгаагийн цаана ямар нэг шалтгаан байгааг мэдэж байсан бөгөөд өөрөө гол байн байх магадлалтай гэж мэдэрнэ. Изүми өөрөө өгөөш болоод хойд твдээ үлдэх талаар бодсон ч Гая түүнийг тулааны мэрэгжилтэн биш тул эрсдэл гаргаж үлдээд хэрэггүй гэж маргана. Тэгээд түүнийг төр хугацаанд төв тэв рүү нүүн шилжихийг шаардав. Манай баатар Гаягийн үгийг дэмжиж өөрөө үлдэж тулалдахаар санал болгоно. Гэвч Изүми ухрахаас татгалзаж Тинмад өөр зүйл хийхийг хүсэж байгаагаа хэлв. Манай баатар багшигаа хамгаалах нь хамгийн чухал зүйл гэж зөрүүтлэхэд Изүми түүнд Ибериагийн аав Айден бол 5 твийн хамгийн чадварлаг дархан бөгөөд хэрв түүнд ямар нэг муу зүйл тохиолдвол том гарц болно гэж тайлбарлана. Тиймээс Изүми шавьяасаа Ибериатай хамт явж Айденыг хамгаалахыг гуйх бөгөөд арын хамгаалалтад хэд хэдэн нөмөрөгчдийг ч явуулахар шийднэ. Зөвхөн Ибериагийн аавыг хамгаалахын тулд Изүмиг хүчээ хувааж байгааг харсан Баатар маань түүнийг өөрийг нь тулааны талбараас холдуулах гээд байна уу да гэж эргэлзэнэ. Дараа нь Изүми Агагаас 3 зүйл хүснэ. Тэрээр хойд твийн оршин суугчдад дайралтын талаар зарлаж 50 болон түүнээс доош төвшний нөмрөгчдийг аюулгүй нүлгэн шилжүүлэхийг даалгана. Нөгөө нэг тушаал нь тэв дэх 50 болон түүнээс дээш төвшний нөмрөгчдөд мэдэгдэж гамшигын мангасуудыг хизээд жугтан авахд бэлэн байлгах явдал байв. Тэрээр Хэнийг хүн амт сүүнтэй хойд дүүрэгт ирэхийг хүссэн бөгөөд ингэснээр энгийн иргэдийг аюулд оруулахаас айх шаардлагагүй болно. Учир нь тэр гамшигын мангасуудтай шууд нүүр тулан тулалдахаар төлөвлөж байв. Гая аавда бүх бэлтгэл хангагдсан бөгөөд тэр удахгүй ирнэ гэдгийг дуулгана. Аав нь түүнийг явуулах үедээ царайд нь үл ялэг эргэлдсэн шинж илэрхийг анзаарна. Түүнийг нэг зүйлийг маш их сонирхож байгаад аав нь дорхноо л гадарлана. Тэр нь яагаад анханасаа Теммаг Айден руу явуулахаар сонгосон бэ гэдэг асуулт байв. Гая сониуч зангаа нууж чадаагүй тул аав нь ч сэдвийг буруулах шаардлагагүй гэж үзээд тайлбарлаж өгөхөөр шийднэ. Тэрээр зөгнөгдсөн гамшигын мангасууд гарч ирэхийг хүлээж байгаа бөгөөд тэдгээр мангасуудын түвшин 100-аас ч амархан давж магадгүй гэж хэлэв. Хэрэв Тэнма тийм амьтадтай таарвал тэрээр чин сэтгэлээсээ тулалдахаас өөр аргагүй төгөрч улмаар одоо эзэмшиж буй бүх ур чадвараа өөрийн ирэхгүй ил гаргах болно гэв. Гая тэр даруй энэ логикийн аюултай талыг зааж марган сүрнэ. Тэнмагийн шилдэг чадваруудыг ингэж ил тод харуулснаар гамшигын мангасуудад түүний давуу талыг хилээд өгчөж байгаа хэрэг бөгөөд тэдэнд хариу арга хэмжээ авах хугацаа олгож эцэст нь түүнийг хөнөөх болно гэж үзв. Тэгтэл аав нь түүний талаар анзаарсан өөр нэг ажиглалтай хуваалцав. Тэнма олон талын авьяастай ч түүнд довтлох цэвэр хүч дутагдж байгаа нь илт харагдана. Дээд хүрээнийхний дунд тархсан цуу яриагаар Айденд довтлохооны хүчийг үлэмж нэмэгдүүлдэг олдвор байдаг гин. Хэрв Тема тэр олдворыг авч чадвал одоогийн ганц сул талаа нөхөж бараг бүх төрлийн чадварыг эзэмшсэн нөмрөгч болох юм. Зүүн бэлгийн эхний өдрийн оройн 8 цагийн үед хойд твийн дүүргүүд дээр чулуун хөшөөнүүд бороо шиг асгарч ихэснээр дайралт албан ёсоор эхэллээ. Хойд 2 дугаар дүүрэгт Тэнма Иберия 2 хамаг хурдаараа гүйж байна. Хойд твийн дүүргүүд рүү асгаран бууж албан ёсны дайралт эхэлснийг илтгэнэ. 2 дугаар хойд дүүрэгт Тэнма Иберия 2 хамаг хурдаараа гүйж байлаа. Манай сувгийг тууштай дэмжиж яваа алтан дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийнхээ гүнээс талархъя. Таны үзүүлж буй дэмжлэг бидэнд асар их урам зориг хүч болдог шүү. Хэрв та биднийг дэмжихийг хүсвэл бичлэгийн эхэнд гарсан данс руу хандив хийгээрэй. Дараагийн хэсгээр дахин уулзцаая.